Үүний өсөлтөөс үүдэн иргэдийн худалдан авалт өнгөрсөн онтой харьцуулахад 50 орчим хувиар буурчээ. 2020-2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн бага төсөв эрүүл мэндийн салбарт зарцуулагджээ. Нам эвслийн 2025 оны санхүүгийн тайлан энэ сарын 11 хүртэл хүлээн авна гэж сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 17 буг хүний буруутай үйл ажиллагаанаас болж хүрэгджээ. Ус дулаан дамжуулах 1600 км шугам сүлжээний 70% илэгдэж ашиглалтын хугацаанд дуусжээ. Оройн төргөө үзэгчдээ сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Тэнгэрлэлээс 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийг батлахдаа юу нь хамгийн чухал болохыг ирэмбэлж чадаагүй. Үр дүнд нь цахилгаангүй соёлын ордонд лаа асан сууж байна. Улсын төсөв битгий хийл төсвийн захиран зарцуулагч буюу салбар яамдууд нь төсвийн ирэмб дарааллаа хийж чадахгүй байгааг өнгөрсөн 4 жилийн улсын төсөвт хийсэн нээлттэй нийгэм форумын судалгааны үр дүнгээс харж байна. 2025 оны аудитын дэлхийн дурдсанаар эрүүл мэндийн сайдын багцын тоног төхөөрөмж төсөөл арга хэмжээнээс туулах чадвар сайтай алсын түргэн тусламжийн автомашин нэрээр 2.2 тэрбум төгрөгийн үнэтэй 9 ширхэг жип машин буюу Toyota Land Cruiser 300. За мөн Land Cruiser 250, Land Cruiser Prado 150. За түүнчлэн Hilux Grand Cherokee маркийн автомашин худалдан авч эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар улсын 1-2 дугаар төвийн мэнлэг гэмтэл согог судлалын үндэсний төв их эрүүл мэндийн үндэсний төв Баян Үлгий, Архангай, Өвөр хангай аймгийн эрүүл мэндийн газарт тус олгосон байна. За өөрөөр хэлбэл эрүүл мэндийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөс илүү 200-аас 300 сая үнэтэй тансаг зэрэглэлийн автомашин эрэмб дарааллын ихэнд бичигджээ. Жил болгоны бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын газраас түнэлт гаргаж үндэсний аудитын газраас. За энэ нь болохоор улсын хурлын хэмжээнд уг нь танилцуулагддаг. Гэтэл одоо яг цаашаа хэрэгжүүлэх шатндаа энэ аудитын дүгнэлтийг авч хэрэгжүүлээд бодиттой ажил болгоод үүнийг сайжруулах гэдэг тал дээр өөрөөр хэлбэл хэрэгжилт нь хангалтгүй. Зүгээр л яг юм цаасан дээр одоо үндэсний аудитын газар дээр хангалтгүй байна гэдэг та нар одоо төсөвлөхдөө тэзүүн боловсруулагдаагүй төслүүд ороод ирсэн байна. За зураг төсөл батлагдаагүй төслүүд ороод ирсэн байна. 2020-2024 онуудад эхлүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтын 22% нь зам тээвэр, 17.9% нь боловсрол, 15.4% нь нийтийн эзэмшил, дэд үтцэд. Харин 9.2% нь соёл урлагийн салбарт. За түүнчлэн хамгийн бага хувийг буюу 6.9%-ийг эрүүл мэндийн салбарт төлөвлөсөн байна. За эдгээр салбарт нийт 2499 шин төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. За шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн нэг төсөлд ноогдох дундаж өртөх нь 2020 онд 139 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 2.2 дахин өсөж 446 тэрбум төгрөг болжээ. За харин 2024 онд 5.1 дахин өсөж 839 тэрбум болж за сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй өссөн байна. За мөн 5 жилийн хугацаанд ихэлсэн 100 тэрбум төгрөгөөс дээш төсөв төртөгтэй 12 төслөөс 5 нь авто замын төсөл бөгөөд за үүний 3 нь Хинтээ аймагт хэрэгжижээ. За тухайлбал Улаанбаатар хотод нийт 554 төсөл хөтөлбөрийг 3.2 их найт төгрөгөөр, улсын хэмжээнд хэрэгжих 124 төслийг 1.8 их найт төгрөгөөр, за Хинтээ аймагт 169 төслийг 1.3 их найт төгрөгийн төсөвтэйгээр эхлүүлжээ. За өөрөөр хэлбэл өнгөрсөн 4 жилд сонгогдсон хүмүүсээс хэн илүү эрх мэдэлтэй, тойргоо, хангалттай өсөлж ирснийг эндээс харж болохоор байна. Нөөцийн хэрэгээр, хулгайн хэрэгээр ял авсан этгээдүүд эхнээсээ цагаан сарын дараагаас суллагдах гэж байгаа талаар хууль зүйн дотоод хэргийн сайд хэлсэн. Иргэн сануулгад 2022 оны дүн өвлийн хүйтнээр 40 их найдын нөөцийн хулгайн асуудал газар авч олон нийт нэрсийг зарлж жагсаалыг өрнүүлсэн. Эцэст нь мөрдөх байгууллагууд прокурорын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж нөөцийн хулгайтай холбоотой 17 хүний нэрсийг зарласан. За тухайн үед хэд хэдэн улсын их хурлын гишүүний нэр холбогдсон ч ганцхан хүн л ял авсан байдаг. За ингээд хэдэн их найдын хулгайн хэрэгт нэр холбогдож их үүсвэрээ тайлбарлаж чадаагүй өчнөө тэрбум төгрөг олсон этгээдүүд хаврын урь орхтой зэрэгцэн эрх чөлөөгөө эдэлж эхлэхнэ.
За одоогоос 3 жилийн өмнө буюу 2022 он Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан нэрсийг зарлж ихсэл болж төрийн ордны хүртэл хамгаалтанд авч байсан. За энэ үеэс нүүрсний их тодтолтой 40 их найд төрийн өртөгтэй хулгайн нэрэлд нийтээр гарсан. За тухайд хит хитэн улсын хурлын гишүүд нэр холбогдсон ч за эцэстээ ял авсан ганцхан хүн болж дурсан. 2024 оны 1-р сард шүүгдэгч аюур сайхан ган хоёрын нарын 11 хүн толгойдох хэргийн анхшны шүүх хуралдаан болж исэн. Ингээд анхшны шүүхээс улсын хурлын гишүүн аюур сайханд 3 жил, Эрдэнэ савлага компани гүйцэтгэх захирласан ган хуйгт 5 жил 9 сарын 20 хилийг оносон байдаг. За ингэхдээ улсын хурлын гишүүн асан аюур сайхны их усүрээ тайлбарлаж чадаагүй 1.8 тэрбум төгрөгийг хурааж авсан. Харин Эрдэнэ савлага компани гүйцэтгэх захирласан ган хуйгийн их усүрээ тайлбарлаж чадаагүй 9.9 тэрбум төгрөгийг улсын өмч болгосон. За гэхдээ энэ бол зөвхөн өөрсдийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгө, үүнээс гадна нуун дарагдуулсан эд хөрөнгө байхыг үгүйсэх аргагүй. За анхны шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 сарын дараа давзаалдах шатны шүүх хурал болж хэд хэдэн хүний ялыг хөнгөрүүлсэн. Тодруулах юм бол аюур сайхны нийтийн албан томилогдох эрхийг 5 жил хасарч за ялыг нь 4 сараар хөнгөлж 2.6 жил хорхил болгож буруулсан. Харин ган хуйгийн хувьд Мөн айдал нийтийн албан томилогдох эрхийг 5 жилээр хасаж 20 хилийн хэмжээг 5.9 жил байсныг 3.9 жил болгон бууруулах шүүхийн шийдвэр гарсан байдаг. За тухайлх юм бол аюур сайхан 2024 оны 1-р сарын 31-нд хоригдсон. За ялын хугацаа нь энэ жил дуусгар болох юм а. За өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгт нийтдээ 88 этгээдийг гин буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. За тодруулах юм бол 5 хүнд 2-5.9 жилийн хугацаагаар 20 ял, 80 хүнд 3 саяас 38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2 жилээс 7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг цусдаа соногдуулсан. Ингээд гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө 14.9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор болсон байна. За мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2.2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж төр төвчөрсөн хөрөнгө болон 23.8 тэрбум төгрөгийн хохирлын нөхөр нь төлөөсөн байдаг. За ингээд хэдэн тэрбумын хохирол учруулсан этгээдүүд 2-оос 5 жилийн ял авч ихнээсээ суллагдахаар болж байна. Улс төрийн нам эвслийнхэн 2025 оны санхүүгийн тайлангаа энэ сарын 10-ны хүртэл сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. За ингээд санхүүгийн тайланд аудит хийсний дараа намуудад олгох санхүүжилтийг хэмжээг эцэслэн тогтоох юм а. Өнгөрсөн жил тайлангийн асуудлаас үүдэн санхүүжилтээ авч чадаагүй үнэн ба зүү нам зөрчлөө арилгасан тохиолдолд энэ жилээс санхүүжилтээ аваад явах боломжтой. За 2025 онд 6 нам эвсэл төрөөс 312 саяас 2.8 тэрбум төгрөг хүртэлх буюу нийтдээ 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байдаг. Эндээс үнэн ба зөв нам нэгч төгрөгийн санхүүжилтийг авч чадаагүй. Учир нь санхүүжилт авах намууд намын гишүүний татвар иргэний өгсөн хандив зэрэг орлогоо үнэн зөвөөр мэдүүлэх ёстой байдаг ч энэ шаардлагыг үнэн ба зөв намынхан биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл өөрсдийн хүсэлтээр санхүүжилт аваагүй биш шаардлага хангаагүй учраас төрөөс нэгч төгрөгийн санхүүжилтийг 2025 онд авч чадаагүй байгаа юм а. За гэтэл намын дарга Отхон Баатар өөрийн цахим хуудаснаа улс орны эдийн засаг хүнд иргэдийн амьдрал ядуу байна. Тиймээс 2026 онд улсаас нэгч төгрөгийн санхүүжилт авахгүй гэдгээ мэдэгджээ. Гэхдээ энэ нам өнгөрсөн жил санхүүгийн тайлангаа бүрдүүлж өгч чадаагүй учраас 2025 онд санхүүжилтээс хасагдсан тухай сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Энэ зөрчлөө арилгахгүй бол за дахиад л энэ жил санхүүжилтээ авч чадахгүй гэлээ. Үзэгчдээ Тэнгэрлэгтийн 7 10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна.
Улаанбаатар хотын өссөн нэмэгдэж байгаа цахилгаан дулааны хэрэглээг бие даасан найдвартай их усүрээр ханган төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн талбайд ерөнхий сайд Зандан Шатар ажиллалаа. Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж улс төржилт гацаа саадгүйгээр дулааны 5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулах хэрэгтэйг тэрээр онцоллоо. 2000 оны үед Шивэ авагийн цахилгаан станцыг гацаасан. Дараа нь 5 дугаар цахилгаан станцыг GDF-с Модны хөрөнгө оруулагч нар барьж бас гацаасан. Одоо энэ цахилгаан станцуудаа эрчим хүчний аюулгүй байдлын асуудал учраас аюулгүй байдлын түвшинд авчил өөр ашигтай хэрэгжүүлэх хэрэгтэй Монгол. Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Эрчим хүчний салбарыг сэгслэх зорилтын хүрээнд ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр боллоо. За Дулааны 5 дугаар цахилгаан станц нь 300 мегаваттын цахилгаан, 340 гикал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, хоёрыг харьцах нь 150 мегаватт хүчин чадал бүхий 2 блокс бүртгэхээр тооцоолж 2028 оны 5 дугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. За төсөл хэрэгжснээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Мөн энэхүү төсөл нь төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих бөгөөд нийт өртөг 658,563 сая америк доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80%-ийг хувийн хвшил, 20%-ийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ гэж нийслэлийн засаг дарга Нямбатар танилцууллаа. 2 сарын 15-наас эхлээд энэ 65 жил хураасан үнсийг зөөх ажил хийгдэнэ. Одоо энэ өрөмцгийн машинууд ирсэн нөгөө доошоох өрөмцгүүдийг хийж хэдэн метр бид нар ухах гэдэг эдгээр нөгөө юуны куб метрийн хэмжээ гаргах гэж байгаа. Инженер геологийн ажлууд хийгдэнэ. За яг албан ёсоор барилгын ажил бол энэ оны 4-р сарын 21-ний өдөр эхэлнэ. За 7 сарын 22-нд гэхэд зуухны угсралтын ажил эхэлнэ. За энэ оны 12 сарын 21-нд гэхэд турбин генераторын угсралтын ажил хийгдэнэ. За тус станц нь усны хэрэглээг бууруулсан хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчин дээлтэй технологитой байхаар төлөвлөгдсөн байна. За станцын үнс зайлуулах системийг сайжруулж, хатуу хаягдлын менежментийн стандартын дагуу хэрэгжүүлж, усны дахин боловсруулалтын технологи ашиглаж, үйлдвэрлэлийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулах, байгалийн усны хэрэглээг багасгах бодлого баримтлан хэмээн төслийн багийнхан танилцуулсан юм а. Улсын хурлын даргын дэвшүүлсэн чөлөөлийн санаачлагын хүрээнд өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл өрхийн хэрэглээний 20 кВт цаг хүртэлх хүчин чадалтай нарныхаа автон батарейн системийг төвийн шугамд холбоход 9-өөс 15 шат дамжлагтай байсныг зэгцэж 1 жил саатдаг хүн сурталыг арилгажээ. Яг энэ жишгээр Чингэлтэй дүүргийн 90 гаруй айл өрх нүүрс төлөхгүйгээр нарны элчээр цахилгаан дулаанаа шийдэж илүү гарсан эрчим хүчнээсээ орлого олох боломжтой болсон байна. Улсын хурлын дарга учрал чөлөөлийн санаачлагынхаа хүрээнд эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах иж бүрэн арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж, за өрхийн хэрэглээнд болон аймаг сумдын түвшинд сэргээгт эрчим хүчийг хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар эрчимжүүлэхээр болсон. За энэ хүрээнд өнгөрсөн 12 дугаар сард засгийн газар чиглэл өгөх тухай улсын хурлын тогтоолыг баталсан юм. За тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 68 айл өрхөд нарны хавтан за батарейн системийг нэг техникийн нөхцөлтөөр суйрлуулж төвийн шугамд холбох ажлыг эхлүүлжээ. За өдрийн цагаар нарнаас авсан эрчим хүчээ батарей хураагууртаа нөөцөлж орой оргил ачааллын үеэр ашигладаг учраас төвийн эрчим хүчний системд дарамт үүсэхгүйгээс гадна цэвэрхэн аюулгүй орчинд өнтөө дулаан үйлчилж байгаагаа иргэд хэлж байна. Одоо хаалч ачаад тэний өмнө ч гэсэн хэлэхэд одоо нүр бардан байж ийм гоё одоо эрчим хүчнээсээ энэ нарнаасаа ийм гоё энерги аваад ингэж сайхан тог энерги тогоор одоо энэ байгалийнхаа юмар ингэж тог үйлдвэрлэнэ гэдгийг бол өстой гайхамшигтай юм байна л да. Нэг тавснаас хойш сайхан тухтай таашаараагүй орж ирэхэд одоо пүн хийж. Одоо ингээ 30 гараа инээс л. Дөнгөжл одоо манайх зөвлөө нэг хэсэг жоохон унтраацсан шүү дээ. Та энэ панелээр байршуулахдаа яг нар илүү тий хамгийн гол нь газар байршуулсан байна шүү дээ. Яг тий. Яг зөв. Тэрээс яг нар тусч байгаа. Нар гарч ирээд үлийн цагт шингэх орон зай байгаа шүү дээ. Нар үзэх. Тий. Чанга урагшаа бол яг зүүн урагшаа бол нэг хэсэг үзэл
өвлийн нарт юус баруурдаас тусдаг байхгүй. Тоогоо тусгаарлцсан хоолндоо эндээ ярьсан байна. Манайх нөгөө түрүү 5 жилийн нөгөө цэцгэлхэн халаалттай шалны халаалтайгаар байжсэн. Тэгээд нөгөө тог тасаад тэр чинь хүүхдүүд ч бас хөлөндөө даарж хөрөөд тэгдэг байхгүй. Миний тайснаар тог тасарсан ч үгүйсэн гэдэг. Сэлгогийг дулаахан сайхан байсан та. Энэ 68 айл тийм боломжтой байна. Эхний айл нь ингээ орлого болчлоо. Ингээ янз бүрийн дүрм журм саадтайг байхгүй. Нэг ингээ техник нөхцөл аваад тэгээ одоо ингээ шийдэд явъя. Энэ 68 айл болж гинөө гэвэл улсын хэмжээнд энэ ажлаа ингээ хэрэгжүүлчих. Эдгээр айл өрхүүд бүртгэлтэй аппликейшны тусламжтай хэдийн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж хэрэглээндээ зарцуулж байгаа эсэх за үүнээс хэдийг төвийн сүлжээнд нийлүүлж байгаа зэрэгэ хянах боломжтой. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49-р сургууль дээвэр дээрээ нийт 72 нарны хавтан суйрлуулснаар эрчим хүчний хэрэглээгээ бие даан үйлдвэрлэгч анхны ногоон сургууль болсон. Дүүийн эрчим хүчнээс хамааралгүй болсноор сар тутам дүүргээс төлөгддөг байсан цахилгааны төлбөрөө 80% хэмнэж байгааг сургуулийнхан хэлж байлаа. Тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн 51 байгууллага яг энэ жишгээр ногоон эрчим хүч рүү шилжихэд нийт 9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэх юм байна. Нарны эрчим хүч холбогдсон айл өрхөд бол дулааны алдагдлалд ороог байна. 49-р сургуультай хийж байгаа туршилт маань одоо үр дүн өгж байна. За энэ үр дүнгээс хамаараад бид бусад сургуулиуд, цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүд, хорооны барилга, спорт салбарууд дээр нарны эрчим хүчийг суйрлуулчих юм бол татаас авдаг бол бүр цаашлаад хүүхдүүд амарцсан үед за мөн одоо зуны урт өдрүүдэд илүү цахилгаанаа төвийн шугамд нийлүүлэх. Тэрвэрээ буцаагаад одоо магадгүй санхүүжилт авах, мөнгө авах, эсвэл одоо бусад зардлаа одоо цахилгааны зардлаасаа хасах болцоо үрдэнэ гэсэн үг. 1 сарын 1-ний өдөр их худлын дарга очил манай дүүрэг дээр ажилласан. За энэ хүрээндээ бол Чингэлтэй дүүргийг ногоон жишг дүүрэг болгоод за энэ дээрээ янз бүрийн шинэ санаачлал технологиудыг хийж хэрэгжүүлье гэсэн юм шийдвэр гаргасан байгаа. Тэгээ энэний хүрээнд бас эрчим хүчний яамтай ярилцаад ажлын хэсэг ажиллаад за их худлын дарга чиглэл өгөөд за ямар ч байсан гэсэн сэндбокс хүрээнд Чингэлтэй дүүргийн энэ нарны панел суулгацсан байгаа айлуудыг төвийн эрчим хүчинд холбох ажил эхэлсэн. За тэгээд түүнээс хойш бол одоо сар өнгөрч байна. За энэ 1 сарын хугацаанд бол бид манай дүүрэг дээр байгаа нийт 83 айлын нарны панелтай айлуудыг төвийн эрчим хүчтэй холбож дууссан. За Чингэлтэй дүүрэгт 133 мянган иргэн 140 мянган өрх амьдрал сууж байна. Тэгээд энэ гэрээрээ бид бүхэн 70% гэр хороолт байгаа учраас энэ гэрээрээ нүүрсдүүлдэг түүхийн нүүрсийг сайжруулсан нүүрсдүүлж байна. Тэгэхээр одоо утааны асуудлыг нэлээд шийдэх асуудалтай бол тулгарсан. Энэ хүрээндээ бид бүхэн бас холбогдох байгууллагуудтайгаа хамтраад энэ сэргээлт эрчим хүчийг ашиглах чиглэл дээр нэлээд одоо санаачлагтай мандаал үзүүлж ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар нэг 92 айл өрхөд бид бүхэн сэргээлт эрчим хүчийг суйрлуулсан байна. Яг нар илүү Чингэлтэй дүүргийг жишг бүс болгон хөгжүүл санхүүгийн оновчтой схемийг цаашид айл өрх болон орон нутгийн түвшинд нэвтрүүлж тогтоолын хэрэгжилтийг эрх зүйн орчноор баталгаажуулж ажиллана гэдгээ улсын хурлын дарга тодтогсон юм а. Түүнчлэн ногоон эрчим хүч рүү шилжсэн айл өрх албан байгууллагуудын тоо мэдээлэл холбогдох судалгаанд суйрлан хөнгөлөлтөө зээлд хамрагдах боломжийг илэрхийлж байгаагаа ч онцоллоо. Өнөөдөр 3 хүн тутмын нэг нь цагаан сар тэмдэглэхээс татгалзах болжээ. Эдийн засаг хүндэрч иргэд мөнгөгүй байгаа учраас цагаан сар тэмдэглэхээс ийхүү зайлсхийж байна. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүртэл нөлөөлж байгааг тэд хэлж байгаа юм а. Өнгөрсөн оны шинэ жилийн баярын орлого болон одоогийн цагаан сарын үеийн орлогууд бусад жилүүдтэй харьцуулахад 20-с 50%-аар буурсан гэлээ. Хүмүүс орлого багтаа байгаа учраас цагаан сар шинэ жилийн баяруудаар аль болох хямд бараа бүтээгдэхүүн сонгохыг илүүд үзэж, энэ нь бизнес эрхлэгчдэд хүндхэн даваа болж байна. Жишээлбэл Ургана брендийн шинэ жилийн баярын үеийн орлого 2025 онд өнгөрсөн оноос 20%-аар буурсан байна. Энэ цагаан сараар ч мөн иргэдийн худалдаа авалт тааруухан байгааг тэд хэлж байна. Тухайлбал 15-аас 50 мянган төгрөгийн үнэтэй бэлгийн багцаас хүмүүс хамгийн хямдыг нь сонгон худалдаа авч байна гэлээ. Эндээс иргэдийн худалдаа авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгааг харж болохоор байна. Ургийн хэрэглээний барааны хувьд бол илүү хямд үнэтэй барааг авах сонирхолтой байгаа юм байна гэдгийг бидгээд бас судалгаа явуулсан.
Тэгээ саяны судалгаагаар бол бид нар одоо нэг ахбат тастай хүмүүсийн бэлгийн одоо гарын бэлгийн одоо нэг үнэлгийг гаргахын тулд бас нэг жижиг хэмжээний судалгаа явуулсан. Үүн дээр бол ихэнх одоо 3 хүн тутмын нэг нь ер нь цагаан сараа тэмдэглэх сонирхолтой байна. Ялангуяа яагаад тэмдэглэх сонирхолтой байгаа юм бэ гэхээр хүүхдүүддээ санхүүгийн дарамт учруулмааргүй юмны үн ингээд 2 дахин шахуу ингээд нэмэгдчихлээ. Тэгэхээр ингээд цагаан сараа тэмдэглэх сонирхолтой байна гэсэн ер нь тийм хариулт өгсөн. Худалдаа эрхэлж буй хүмүүст ч энэ асуудал ялгаагүй тулгарч байна. Баярын ёслолын үеэр хүмүүсийн түгээмэл авдаг бараа бүтээгдэхүүний үн өнгөрсөн онтой харьцуулахад 50-70% өсжээ. Үүнээс шалтгаалаад өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд иргэдийн худалдаа авалт 50% буурсан гэдгийг тэтгэлж байгаа юм а. Түүнчлэн иргэд бараа бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр буюу иргэдийн дундаж худалдаа авалт 20-30 мянган төгрөг байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Тэгээ ямар ч юм 50% буурсан да. Өнгөрсөн жилийг харьцуулах нь маш муу байгаа. Ягаад өгөхлээ зэрэг одоо энэ юмны үн их нэмэгдсэн. Хөгчүүд нь мөнгө байхгүй, хүүхдүүд нь цалин байхгүй. Иймэрхүү дэвтэлтэй байна. Одоо сайжрах болоод гээл ингээд ордоо баах юм ахт ингээд үлдээл байж байна. Даад нэг 20-30 мянган төгрөг тэгэл аваад цууд явж байгаа шүү дээ. Гүнэр нөө. Та одооноос ингээд нэг багаар нь бэлдээлээ тэгээд нэг жоохон аваад дараа нэрээ нэг жоохон ингэж л гүйцэтгэв. Авах чадвар өнгөрсөн жилээс лавта 50% буурсан байна. Нэг 10-наас эхлээд гайгүй болох аа. Хүүхдийн гон тэгээд ус одоо халамжтай төр буух. Тэр гайгүй болж магадгүй. Одоо худалдаа авах чанар юунихаар муу байна. Ер нь сонирхохгүй их байна. Авмаар нэг эсвэл бодолтой мөртлөө цааталд юм алах байна. Баярын ёслолын үеэр орлогоо нэмэгдүүлэх гээд өндөр дүнтэй бараа бүтээгдэхүүн татсан иргэд борлуулж чадахгүй аргаа барж байгааг худалдаа эрхлэгчид онцолж байна. Иргэд үнийн өсөлтөд сөхөрж чанартай өндөр дүнтэй бараа бүтээгдэхүүн авч чадхаа болсон гэлээ. Баярын ёслол төгсөн энэ үед иргэд болон бизнес эрхлэгчдийг дэмжин инфляцийг хазаарлах бодлого олон нийтэд дутагдсаар байна. Сар шинийн баярын эдэний гол бүтээгдэхүүнүүдийн нэг бол хэвийн бав. Тийм ч учраас жил бүрийн 1-2 дугаар сард үйлдвэрлэл идэвхжиж борлуулалт нэмэгдэв. Тухайлбал Далайн ээж зургал хайрхан компани зургал хайрхан нэрийн хэвийн бав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж жилд 50,000 гаруй ширхтийг борлуулдаг байна. Харин дэлхийн 100 гаруй улсаас сар шинийн баярын үеэр хэвийн бав худалдаж авах хүсэлтэй монголчууд олон байдаг ч тэр болгон экспортлох боломж байдаггүй гэлээ. Мөн энэ төрлийн үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчдийг дэмжих зээл төслүүд хөөцөлдөгч улирлын чанартай бизнес гэд дэмждэггүй байна. Хол гандангийн зургал хайрхан гэдэг хэвийн бов байгаа. Шар тосоор багсарч хийдэг. Амн дотор ороход хашаа мэт одоо ботордог ийм сайхан одоо жил хадгалсан ч ер нь хатахгүй. Яг шар тосоор хийдэг учраас бусад хэвийн бовнуудаас бол давуу талтай. Манайх бол гандангийн бов гэдэг одоо хүмүүс гадуур хурамчаар янз бүрийн улсууд хийж байгаа. Манайх бол яг гандангийн бов. Манайх бол жилд ер нь анх нь бол юу яажсэн. Жилд нэг 100 гаруй мянган боо хийжсэн. Одоогор бол одоо нэг хүмүүс эрүүл хоолт гээд ер нь тэгээ бас гадуур хуурамчаар боовнууд зарагдаад ингээд боовны худалдаа цаар мөцөн жилдээ бол нэг 50,000 боо хийж ард түмэндээ өгдөг байгаа. Санхүү болоод ирэхээр юу яадаг байхгүй юм. Банкуд болоод ирэхээр нэг жилийн дөрөв үйлрэл хийхдээ нэг цагаан сарын үеэр гүйлгээ их байдаг. Бус үедээ гүйлгээ багтаа гээд зээл олох нь бас хэцүү. Биднэрт бол хүндрэл байгаа л да. Одоо жижиг дунд үйлдвэрт ингээд байн хамтарч одоо жижиг дунд үйлдвэрийнхэнтэй хамтарч одоо ингээд төсөл бичээд орохоор өн хэвэн бовны үйлдвэрлэл бол ердөөсөө үйлдвэрлэлийн шахуу юм байгаа ингээд хасагддаг. Ер нь Монголдо болоод ирэхээр хэвэн бовны юу ч юм болоод ирэхээр манайх одоо дэлхийн 100 гаруй онд одоо иргэд маань авч өнөөдөр ихэд Америк руу 45 боо гаргана гэдэг ингээд авч гадагшаа болоод юу манайхан одоо гадагшаа гарах зөвшөөрлөх олох нь муу л да. Тэрнээс гадагшаа бол одоо нэг өвөр монголчууд одоо энэ Оросын бүрээдэр эднэр бол дэлхийн ер нь 100 гаруй орнд одоо манай монголчууд байна. Тэд нар байна одоо баг багаар л вакуумжуулаад авч явж байна. Яг энэ хэвийн бовыг ингээд гаргаас урах чинь бол
бас Монголоос одоо энэ хэвийн боовны бас үйлдвэрлэлийн юу бол бас өргөжих боломж байгаа. Гандангийн хэвийн боов одоо манайх ч юм бол одоо шар тосоороо багсарч зураад тэгээд ард түмэнд яг ингээд шар тостой хэвийн боов ингээд ард түмэнд өгч байгаа. Тэгэхээр өөхөн тосны боов хийчээд хүмүүс гандангийн боов гэж зараад байгаа байхгүй. Идэхээр л ердөөсөө өөхөн тостой боов бол ингээд тагнаанд зарцаад мэдэгдэг байхгүй. Яг ориг ингээд гандангийн шар тостой хэвийн боовыг бол одоо энэ зургал хайрхын хэвийн боовыг авахд бол ард түмэн бол хөлөгтэй болохгүй. Ер нь одоо наадам хүртэл хадгалаад иж болно. Уулуурхаан бүтээгдэхүүний биржээр 2025 онд нийт 937 удаагийн цахим буудлага арилжаа зохион байгуулагдсан байна. 2025 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар нийт 23.4 сая тонн уулуурхаан бүтээгдэхүүнийг 595 их найт төгрөгөөр арилжаалжээ. Үүнээс эхний хагас жилд 533 сая тонн уулуурхаан бүтээгдэхүүнийг 1.4 их найт төгрөгөөр, хоёрдугаар хагас жилд 18.1 сая тонн уулуурхаан бүтээгдэхүүнийг 455 их найт төгрөгөөр арилжаалжээ. Энэ нь 2025 оны эхний хагас жилдээ харьцуулахад биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүний тоог хэмжээ 239%, харин үнийн дүү 226%-аар тус өссөн үзүүлэлт болохыг илтгэж байгаа юм а. Энэ оны 1-р сард хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 14 их найт төгрөгийг давсан байна. За энэ нь өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад даруй 1 их найт төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байгаа юм. За арилжааны идэвхий хувьд гүйцэтгэл 115.8 тэрбум төгрөгт хүрч үүнд анхдагч зах зээлд 2 компани хөрөнгөөр баталгаажсан үнэт заас гарган 68 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төлрүүлсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. Мөн хугацаанд топ 20 индексийн 11 компани хувьцааны ханш өсөлттэйгээр оны эхний сарыг үдээд байна. Үдээ аж ахуйн бирж 1-р сард нийт 25.4 тэрбум төгрөгийн бараа түүхийд арилжаасан байна. Тодруулах юм бол 32.3 тонн самсан олоорыг 9.5 тэрбум төгрөгөөр, 437.1 тонн ямааны завод ноосыг 9.6 тэрбум, 293 тонн хоньны ноосыг 684 сая төгрөг, 28 тонн тэмээний ноосыг 442 сая, 1 тонн бодийн хөврийг 27 сая төгрөгөөр тус арилжаалжээ. За түүнчлэн хүнсний болон үрийн Улаанбаатарын дуудлага хөдөлтаагаар нийт 6.6 тэрбум төгрөгийн арилжааг зохион байгуулжээ. Мэдээ үргэлжилж байна. За Улаанбаатар хотод 1 литр усны дундаж төлбөр 1 төгрөг 84 мөнгө байгаа юм а. Өөрөөр хэлбэл задгаа мөнгөөр хэмжигддэг хамгийн хямдхан зүйл бол ус байсаар байна. Цаашид ус болон дулааны төлбөрийг нэмэгдүүлэхгүй бол орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, ус сувгийн удирдах газрын алдагдал улам нэмэгдэж, эргээд ус дулаан дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмжийн засвар шинжилтийг хийх боломжгүйд хүрэх эрсдэлтэйг холбогдох албаныхан хэллээ. Орон сууц нийтийн аж ахуйн удирдлагын газар нийслэлийн хэмжээнд 167 мянган айл өрхийг ус дулаанаар хангадаг. 1600 км шугам хоолойн 70% нь насжилт дууссан. Үүнээс гадна тоног төхөөрөмжний 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан, ажиллагаагүй болох эрсдэлтэй болжээ. Орон сууц нийтийн аж ахуйн удирдлагын газар жилд 10 тэрбум төгрөгөөр засвар шинжилэлт хийдэг ч гэлээ. Энэ засварыг хангалттай түвшинд хийх тоног төхөөрөмжөө солиход хүрэлцдэггүй болохыг холбогдох их сурвалж хэлж байна. Ус дулааны үн тарифыг зохих хэмжээнд нь нэмэхгүй бол засвар шинжилэлт сайжрахгүй. Цаашлаад иргэдийн ус дулаан тасрах, бохир ус татах үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэн гэдгийг хэллээ. Манайх нэг 15 орчим тэрбум төгрөгийн илэгдлийн зардал гарч идэг. Нийт одоо манай ашиглаж байгаа үндсэн хөрөнгүүдийн илэгдэл маань 15 тэрбум төгрөг. Хамгийн наад зах нь энэ илэгдлийнхаа зардлыг одоо нөх хэмжээний засвар үйлчилгээ хийж явж байхгүй бол одоо жил ирэх тусам мууднаа л гэсэн үг л дээ. Үн тариф нь юм доогуур төвшөнд зардлаа нөхөж чадахгүй ингээд яваад байх юм бол одоо нийтээрээ бас энэ үйл ажиллагаа чинь доголдоод хүний нөгөө бас унттай байх, хаятай тухтай амьдрахтай энэ үндсэн эрх үзэрчэгдэнэ л гэсэн үг л дээ.
Харин нийслэлийн хэмжээнд тусламжуулах 600 гаруй километр шугам сүлжээ байдаг. Тэдний 30 гаруй хувь нь 70 жилийн насжилттай, хизээмүүдгүй зогсох эрсдэлтэй байна. Төсөв мөнгөний боломжгүйгээс жил бүр хэсэгчилж янзалдаг. Зарим тохиолдолд төсвийн асуудлаас болж янзалж чадахгүй үеч байдаг гэдгийг хэлж байна. 1 литр усны үнийг одоо байгаа 1 төгрөг 84 мөнгөөс 3 төгрөг 50 мөнгө болговол тоногт хөөрөмж шугам хоолойгоо янзлах боломж бүрдэн гэдгийг тэд хэлж байлаа. Гэр ороолын айл өрхүүдэд гэхэд 2 төгрөгийн ус түгээхэд 40 төгрөгийн зардал гаргаж ажилдаг байна. Усны үн тариф нэмэгдэхгүй бол бид нийт аж ахуйн салбарын ус ам зариг доторхын үйлчлэгээ ер нь зогсог байдалд орох ийм эрсдэл үүсэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл бид гаргаж байгаа зардлаа нөхөж авч чадахгүй. Зардал нэмэгдэх тохиолдол бид тоногт хөрөмжийн шинжилэлтийн боломж муутай болж эхэлнэ. Дээр нэмээд цалин хөлсөө тавьж чадахгүй ажил хэвээр ажиллах ийм асуудлууд сүндэлтэй байдалд орно. Ус дулааны үн тариф нэмэгдэхгүйгээс болж жилээс жилд орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон ус сувгийн удирдах газрууд 10-аас 20 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллах болжээ. Энэ янзаараа явбал алдагдал нь жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг тэд хэлж байна. Төсвийн асуудлаас болж чугам сүлжээ тоног хөрөмжөө янзалж чаддаггүйгээс гадна тухайн байгууллагууд ажилчдынхаа цалин нэмж чаддаггүй учраас хүний нөөцийн хомсдолд орж байгааг ч тэд илэрхийлж байлаа. Ийхүү улс төрчдийн ус дулааны үн тарифыг нэмэхгүй гэх популярлаас болж холбогдох байгууллагууд алдагдaltaй ажиллаж тоног хөрөмж янзалж чадахгүй эцэст нь иргэд ус дулаамгүй болох эрсдэл хаяанд иржээ. Богдхан уулын дархан цаазд газар үйл ажиллагаагаа явуулдаг AJJS компани хашаанд энэ оны 1-р сарын 30-ны өдөр буг үрэгдснээс болж тус байгууллагын газрын зөвшөөрлийг цуцалж хашааг буулгахаар шийдвэрлэжээ. Учир нь зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг мөрдөөгүй юм байна. Байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн сайд цаашид зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг биелүүлэхгүй байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газрын зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдээлээ. 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 17 буг үрэгдснээс 15 нь Улаанбаатар хотын ногоон бүсэд, 2 нь Богдхан уулын дархан цаазд газрын бүсэд үрэгдсэн байгаа юм а. AJJS компани 2001 онд Богдхан уулын дархан цаазд газар нийт 13 га талбайг хотглох зориулалтаар авсан байна. За энэ хугацаанд зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг мөрдөөгүй тусгай хамгаалалттай газар нутагт хоригдсан үйл ажиллагаа явуулж байжээ. За тус байгууллагын хашаанд 1-р сарын 30-ны өдөр 1 тонны халиу буг үрэгдсэн. Тиймээс байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А139 тушаалаар газар ашиглах эрхийг цуцлаад байна. Халиу бугын эколог эдийн засгийн суурь үнэлгээ 12.7 сая төгрөг байдаг бол тусгай хамгаалалттай газар энэ үнэлгээ 2 дахин нэмэгддэг. Тиймээс тухайн компаниг хохирол болох 25.4 сая төгрөг, за холбогдох хууль дүрм зөрчсөний торгуулд 30 сая төгрөгийг тус төлөвлөхөөр шийдвэрлэжээ. Мөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Богдхан уулын дархан цаазд газар нийт 27 байршилд 43 аж ахуй нэгж байгууллагын 10 гаруй километр урттай хашааг буулган стандартад нийцүүлсэн гэлээ. Одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд аливаа зүйлийг хаах, хялсан богдуулах, чиглэлээр биш анхааруулах, сэрэмжлүүлэх, шат дараатай арга хэмжээг аваад хэрвээ хуулийн заагдсан зүйл заалтуудыг биелүүлэхгүй байвал дараагийн арга хэмжээг газрыг нь цуцлах, хуулийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай тохиолдолд энэ арга хэмжээнүүдийг авч ажиллана. Богдхан уулын дархан цаазд газар нийт 1964 иргэн аж ахуй нэгжид 2600 орчим га талбайг олгожээ. За үүнээс 620-д нь стандарт хангах тухай албан мэдээлэл хүргүүлж 43-ыг нь буулгах ажил хийж байгаа юм байна. За эдгээрийн дийлэнх нь анх газар авахдаа отглох зориулалтаар авдагч орон сууц хаус барьдаг лээ. За үүнийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас газар эзэмших зөвшөөрлийг гаргадаг бол нийслэл зориултыг шийддэг гэж тайлбарлаж байгаа юм а. Хашаа хайсны стандартыг мөрдүүлэх одоо хашаа хайс албадан чөлөөлөх ажил дээр зарим талын одоо юу гарч байна мэдээж хүндрэл бэрхшээл их гарч байгаа. Хашаа хайс буулгах ажил бол байгаль хамгаалагчдын хийх ёстой ажил бол биш. Бид нар бол сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд яг зэрлэг амьтны одоо нүүдлийн жимийг хааж байгаа ойн санд бүхий газарт баригдсан байгаа хашааны одоо газруудыг бид нар чөлөөлж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 км 700 метр хашааг бол буулгаж ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар гэсэн манай албан агшд хашаа хайсны стандарт буулгах ажлыг хийгээ явж байгаа. Дархан цаазд газар нийт 114,000 орчим иргэн ажиллаж амьдарч байна. За энд амьдарч үйл ажиллагаа явуулж буй иргэд байгууллагууд хураамж төлдгөө. За одоогийн байдлаар 14 орчим тэрбум төгрөгийг төлөөгүй
үр үүсгэсэн байгаа гэлээ. За эдгээр түлэх ёстой хураамж хаан ус болон налаах дүүрэгт орлого болж төвлөрдөг байна. За цаашид догоо хөгжлийн бодлого тогтоомжтой уялдуулан холбогдох инженерийн байгууламжийг байгуулах шаардлагатай байгааг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас онцолж байна. Тэнгэрлийн Солар мэдээллийн хөтөлбөр Төв студиэс танд шууд хүрч байна. Шүүхэр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаанаас гэр бүлтэй холбоотой асуудал 30%-ийг нэзэлдэг. За тийм ч учраас шүүгчдэд ирэх ачаалал их, хэргийн явц удаашрдаг учраас гэр бүл хүүхдийн хэрэгээр дагнасан шүүх байгуулах шийдвэр гарсан. За энэ шүүх энэ оны 1-р сараас байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулна гэсэн боловч одоо хэрн байгуулагдаагүй байна. Шүүх байгуулагдахад хүлээгдэж буй гол асуудал бол хуулийн төслийн шинжилсэн хариулга байна. Тухайн гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх анхдагч хуульд хэд хэдэн онцлог заалтуудыг тусгажээ. Гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа эдэж гэр бүл салалтын үед хүүхдийн асуудлыг хамтд нь шийдвэрлэхгүй байх тохиолдол зөөнгүй. Тиймээс гэр бүл салалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтд нь заавал шийдвэрлэхээр тусгасан байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэмж тасалдах олон асуудал үүсдэг учраас тэтгэмжийн хэмжээг амжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэмж төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тооцох нь зүйтэй хэмээн төсөлд тусгасан байна. Түүнчлэн тэтгэлгээ төлөхгүй байгаа эцэг эхийн мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг хатуу зохицуулалт хийхээр болжээ. Тэтгэлгийн хэмжээг бид нэр зөвхөн амжиргааны доод түвшин буюу 400-аас 500 мянгаар бол тооцохгүйгээр илүү тэтгэлэг төлж байгаа тэр эцэг эхийн орлого нь их байх юм бол мөн дээрээс нь тэтгэлэг авагч хүүхдийн хэрэгцээ шаардлагад үндэслээд ийм ялгамжтай байдлаар өндрөөр хүүхдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн байдлаар тогтоох тал руугаа бол хуулийн төсөл тусгаж өгсөн байгаа. Гадаад зорчих эрхийг зөвхөн 3 сараас дээш хугацаанд төлөөгүй байх юм бол одоо зорчих эрхийг хязгаарладаг бол одоо ер нь хүүхдийн төлөвийг төлөхгүй байгаа тохиолдол одоо зорчих эрхийг хязгаарлах ийм арга хэмжээнүүдийг хөшөөргүүдийг бол тусгаж өгсөн байна. Ердөө иргэний одоо бусад хэрэг маргаан, төрөнгийн маргаан шилжүүлдэг одоо төрлийн маргаанаас ялгаад шүүгч нар нь өөрсдөө бас энэ чиглэлээр мэрэгшээ дагнаад суралцаад энэ төрлийн маргааныг дагнасан шүүхээр шийдвэрлэдэг болно. За нөгөө талаар бас хүүхдүүдийн холбогдсон эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг гэж байгаа. Тэр хэргийг мөн одоо энэ шүүх маань өөрөө дагнаж шийдвэрлэдэг болно. Тэгэхээр нөгөө хүүхэд гэр бүлийн шүүх гэдэг агийн гол утга нь. За хоёрдугаарт гэвэл нөгөө хариуцлагын асуудлыг хүндлэх. Гэхдээ одоогийн энэ хуулиар бол хариуцлага бол төдийлөн өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл материалын бүр бусад одоо зөрчлийн хууль гэр бүлийн тухай хууль эдгээр хуулиудаар тэр хариуцлагын асуудал нь яригдана. Гэр бүл хүүхдийн хэрэгээр дагнасан шүүхэд мэрэгжлийн шинжээчд байх шаардлагатайг хуулийн төслийн боловсруулагчид онцолж байна. Тухайлбал тухайн хэргийн гэр бүлийн асуудлыг нарийн хянаж судлах, сэтгэл зүйч, социологч, шинжээчд байх хэрэгтэй гэлээ. Түүнчлэн хүүхдийн эмзэг асуудалд шүүгчид хэргийг судалж, хүүхдийн эрхийг тэргуун дээгээр хамгаалах шаардлагатайг ч хэллээ. Гэр бүл хүүхдийн хэрэгээр дагнасан энэ шүүх байгуулагдахад мэрэгжлийн албан хаагчдыг чадахжуулах шаардлага байгааг ч холбогдох их сурвалжууд хэлж байлаа. Дэлхийн 30 гаруй улсад хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг One Sky олон улсын байгууллага Чингэлтэй дүүргийн 30 цэцэрлэгийн арга зүйчдэд чадахжуулах сургалт зохион байгуулж байгаа юм а. One Sky байгууллага бага насны хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө, зөв дадал зуршил хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзэн эцэг эхчүүдийг чадахжуулах сургалтаа цэцэрлэгийн арга зүйчдээр дамжуулан илүү олон хүнд хүрэхээр ажиллаж байна.
One Sky байгууллага Азийн 3 улсад үйл ажиллагаа явуулдаг. За манай улсад 2018 оноос эхлэн хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. За энэ хугацаанд 2500 гаруй эцэг эхчүүдийг хүүхэд хүмүүжүүлэх зөв дадал суулгах сургалтад хамруулжээ. Харин боловсролын амтаа хамтран ажиллах болсноор цэцэрлэгийн багш арга зүйчдэд онл практик хосолсон сургалт явуулж эхлэв байна. За өнгөрсөн хугацаанд Сүхбаатар Баян зүрх дүүргүүдийн цэцэрлэгийн багш арга зүйчдэд сургалтаа хүргэсэн бол энэ удаад Чингэлтэй дүүргээр хүрээгээд хэлж байна. Цаашид Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд хурц ажиллах зорилт тавьж байна гэлээ. Өнгөрсөн жилээс эхлээд бид цэцэрлэгийн ийм арга зүйч багш нартаа бас мэдээлэлээ одоо өөрснийхөө мэддэг бүхнээ зааж өгөөд тэгээ тэр хэд маань бас цаашаа ажиллах за ингэснээр магадгүй олон ээж аавуудад одоо багцны хүүхдийн тэр хөгжлийн онцлог тий за дээрэс нь яаж хөгжүүлж болдгийм бэ гэдэг энэ арга барилаа сургах юм боломжийг бол эрэлхийлж шинэ энэ хөтөлбөрийг бол эхлүүлсэн байгаа. Тэгээд түрүүний хэлсэнчлэн тэгээд Сүхбаатар дүүрэг, Баян зүрх дүүрэг за тэгээ одоо бол яг Чингэлтэй дүүргийн сургалт маань эхэлсэн явж байна. Миний Монгол аав ээжүүдтэй ажиллаад анзаарсан нэг зүйл бол Монгол аав ээжүүд хүүхдүүдтэй маш их хайртай, бас халамжтай. Цаашлаад хүүхдүүдэд аль болох олон баяраар баярлуулдаг нь маш их таалагддаг. Монголд хүүхдийн баярыг маш өргөн тэмдэглэдэг юм байна лээ. Баян зүрх дүүргийн 21-р хороонд бид нар Монгол гэр дотор тоглоомын төвийг байгуулсан. Энэ төв дээр ирж тоглож байгаа хүүхдүүдийг харахад 6-7 настай хүүхдүүд хүртэл дүүнрээ маш их халамжилж байсан. Энэ нь маш онцлогтой байсан. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бол One Sky байгууллага маань бол одоо Баян зүрх дүүрэг, одоо Сүхбаатар дүүргийн багш арга зүйч нарыг одоо чадваржуулаад сурагч өгшөөр бэлдсэн. За үүний цаана бол одоо маш олон эцэг эхчүүдийг чадваржуулсан байгаа сурагч өгч нар маань. За тэгээд энэний дараагийн шатандаа бол одоо Чингэлтэй дүүргийн 30 арга зүйчийг бол чадваржуулан одоо сурагч өгшөөр бэлтгэж байгаа. Энэхүү сургалтаар дамжуулан цэцэрлэгийн багш арга зүйчид эцэг эхчүүдтэй хэрхэн илүү ойлголцож хүүхдээ зөв арга байрлалаар дэмжигтэн чиглэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэх боломж бүрдэж байна. За ингэснээр гэр бүлдэх хүмүүжил цэцэрлэгийн сургалт уялдаа холбоотой болж хүүхдийн хөгжлийг хамтдаа дэмжих нөхцөл бүрдэнэ гэлээ. За хүүхдийн хүмүүжилд дан ганц багш сургууль цэцэрлэгийн орчин биш эцэг эхчүүд ч чухал үүрэгтэйг талууд онцолж байлаа. Залаараа мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.